Me. Мөнчтөд нэр авсрагдаад авсан Луу Ган Тэнгэр гэдэг хүн ардчилсан намын дарга болох сунганд оролцоод явж байгаа. Ямар ч өтгөр натгсан юм бүүмэд би олон хүнээс тус авдаггүй, хүнд тус өргөдөггүй хүн гэд хэлчихсэн болтой юм. Түүнээс гадна манай эцэг бол ёстой өхөр шиг зөрүүд хүн байлаа. Машиныхын дугуй хагарчхаад алив туслая гэд байхтал цаашаа явж хөөгөөд байдаг нэг тийм зөрүүд хүн байж үлээ гэж. Намын дарга хүн тэгээд ийм магаар явах гэж байгаа мааш юм. Ядахта улс төргээд чинь багийн тоглолт гişүүдийнхээ дэмжлэгээр явдаг гэдгийг ухаараагүй ийм хүн даргад нэр дэвшээд явж байх юм да чаавс. Түүнээс гадна одоо улс орноо залгиж чөтгөрийн санаа өвтлөөд явж байгаа цахаагийн элбэг доржийн хүн гэлцдэг юм. Тийм байгч бүрэн боломжтой. Учир нь Луу Ган Тэнгэрийг боловсролын сайд байхад хэвлэгдсэн нэг ном бий. Ардчлалын түүчээ элбээгүү гэж. За тэр дотох нь бол мундаг шүү дээ. Хэдэн мөр уншаад өгье. Тэгээд яаж пялдагдсныг нь ойлгоно. 20 дугаар зууны 63 он ховд алтай хязгаар зэрэг сум. Баатар хайрхны бэлд нуган өр төрлөө Баатар эр төрөв гэж баяр хөөр болцоолоо. Ханхаралтай уус хэрүү хайлан талархав хан хүү төрлөө гэж хянганаараа цасархав гэх мэтээр шүлгэлсэн байна. Гэхдээ Луу Ган Тэнгэр өөрөө ч бичээгүй л дээ хөөрхий. Зохиолч Яруу найрагч Цэрэн Даваа гэж хүн бичсэн юм байна лээ. Ямар ч тач хэвлэгдээд дэлгүүрийн лангуун дээр очсон тэр үед Луу Ган Тэнгэр боловсролын сайд байсан. Гиснээс хан хүү төрлөө гэж хянганаараа цасархваа гэсэн мөрчнээр юу вэ? Хянганы нуруу гэдэг чинь Хятадын нутагт байдаг санагдах юм. Хинти хангаа соёны өндөр сайхан нуруунууд хойд зүгийн чимэг болсон ой хөвчин уурлнууд. За хянган гэж байхгүй юм байна. Хан хүү төрлөө гэж хянганаараа засарсан байна гэж. Me.